төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа эхэллээ. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 141 тоо тогтоод, аймгийн засаг даргын 2016 оны 339 тоо захирамжаар Баянгар аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, тус төвөөс иргэдэд анхан шатны үйлчлэгийг хүргэдэг 6 төрлийн байгууллага болох улсын бүртгэл, статистикийн газар, нийгмийн халамж үйлчлэгээний хэлтс, нийгмийн даатгалын хэлтс, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 79 төрлийн үйлчлэгийг нэг цэгээс хүргэх төрийн үйлчилгээний хүн суртыг арилгах боломж бүрдээд байгаа сайн мэдээг хүргэж байна. Төрийн үйлчлэгийг төвлөрсөн нэг цэгээс үзүүлэх одоо энэ эрэлт хэрэгцээг бол одоо хуучин Сэвцээр хөгжлийн агентлагаас 2007 оноос нэг цонхны үйлчлэгийг гэсэн төслөөр хэрэгжүүлж ирсэн. За энэ үйл ажиллагаа бол бас манай Баянгар аймагт хэрэгжиж байхдаа бас 2-3 арга хэлбэрээр хэрэгжүүлж үзсэн бөгөөд бас нэг хэсэг хугацаанд бол хөрөнгө мөнгөний хачраас ажиллаж чадахгүй үйл ажиллагааг зогсоож байсан ч үе бий. За өнөөдөр одоо энэ төрийн нэг цагийн үйлчлэгийг манай Баянгар хотод байгуулж байна. Баянгар аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлтийн үйл ажиллагаа ёсол төгөлдөр боллоо. Нээлтэнд аймгийн засаг дарга Жаргал сайхан, иргэдийн төлөөлөгчдийн хурдын наримчгийн дарга Юндэн Базар, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Тойвгоо болон албаны төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Жаргал сайхан төрийн үйлчилгээг иргэндээ шуурхай, ээлтод хүн сурталчилгааг хүргэх нь хамгийн чухал болохыг дурдаад, үүний нэг жишээ бол өргөдтэй харилцах дэвтэр юм хэмээн зохон тэмдэглэлээ. Аймгийн засаг дарга Жаргал сайхан тус төвийн менежер нийт албан хаагчдад хандан цаашдад иргэдэд төрийн үйлчилгээг шуургай хүргэх чиглэлээр үүрэг чиглэл өгч ажлын амжилт хүслээ. За ер нь төрийн үйл ажиллагаа гэдэг бол иргэдэд хүргэх асуудал нэг номерын асуудал байдаг. Үйл ажиллагаагаа иргэдэд хүргэж өгнө, иргэдэд оролцуулах асуудал байдаг учраас тэр систем бол үнэхээр одоо боловсронгуй байх хэрэгтэй. Ер нь 2012 онд бидний бас төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх зорилгоор өргөтэй харилцах дэвтэр, за улирлуур төрийн албаагч нар айл өрхөөр ордог байх, иргэдийнхээ хүсэлтийг авдаг, иргэдийн одоо бас санал хүсэлтийг төрийн үйл ажиллагаанд тусгах, жишээ нь орон нутгийн хөгжлийн сан дээрхэд иргэдийн саналыг авдаг байх гэдэг. Бүхэл одоо төсөв мөнгөтэй холбоотой, төрөөс явуулж байгаа бодлого шийдвэртэй холбоотой, ер нь анхан шатны өгөөд ээж шатны бүхэл одоо үйл ажиллагаанууд дээр бол нэлээдгүй иргэд рүү хандсан төрийн үйл ажиллагааны шинжилгээ өөрчлөлтүүд хийгдсэн. Жишээ нь 11 төв нэг цонхны үйлчлэгээ гэдэг. Тэгэхээр энэ одоо зөвлүүд бол бас тийм асуудлыг яг харилцангуй 100% шийдэж чадахгүйсэн. За нийслэл Улаанбаатар хотод бол энэ төрийн үйлчлэгээ нэгдсэн төв одоо даргаан төв дээр нэгдсэн байна. За одоо эхнийх нь бол Дүнжин гарав төв дээр нэгдсэн байгаа тийм. Тэгэхээр энэ төвүүд нэгдснээрээ бол тэр иргэдийн чиглэлийг бол маш сайн харилгаж, тэр иргэдэнд өнөхөр сэтгэл ханамжтай байгаа, төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, төрийн үйл ажиллагааны бас нэг төвд одоо үйл ажиллагааны өөрсөнд нь хүртэл одоо бас түргэн шуурхай байгаа. Энэ давуу талууд гарсан үднээс Монгол Улсын засгийн газар одоо шийдвэр гарч аймгийн төвүүд дээр төрийн үйлчлэгийн нэгдсэн төвийг байгуул гэсэн 6 сарын 1-ний дотор гэсэн. Тэгээ манай аймаг ч гэсэн одоо нэгдсэн цонхныхоо үйлчлэгийг төрийн үйлчлэгийн нэгдсэн төв болгож одоо уралдан өргөтгөж, тэгээд 6 байгууллагын 79 үйлчлэгийг бол өнөөдрөөс болоод үйл ажиллагаа нээж эхлүүлж байна. Монгол Улсын хэмжээнд шин сум төсөлдснээс Баянхонгор аймагт 2 суманд буюу Баянлэг, Бууцхан суманд 29 тэрбум төгрөгийн төсөв төрөлтөй иж бүрэн зохицолбор шин сумын төв ашиглалтанд орлоо. Тус төв нь төр захиргааны ордон, 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, 20 ортой эмнэлэг, спорт зал, соёлын төв, 63 киловаттын хүчин чадалтай 2 дэд өртөөний барилга, 36 мянган метр квадрат талбай хадаах хүчин чадал бүхий төвлөрсөн уурын зов, хөл өмгийн ногоон талбай, гүйлтийн зам, явган болон автоцом бүхий зохицлоо юм аа. Зүгээр бэлэгдлээ бодох юм бол Баянлэг сум Баянхонгор аймгийн Наран ургах зүг тийм ээ. Наран ургах зүгээс бид нар энэ шинэ байгуулалтыг эхэлж байгаа. Энэ бол одоо нэг төрлийн бэлэгдлийн юм. За хоёрдугаар энэ өнгөрсөн хугацаанд Баянлэг сумын сонгогч иргэд ардчилд үнэхээр сэтгэл зүрхээр хандсан. Бид нар энэ хүмүүсийн сонголтыг хүндэтгэхийн тулд Баянлэг сумд бид нар энэ шинэ бүтээн байгуулалтын эхний ажлыг Баянлэг сумаас эхэлж байгаа. За Бууцхан сумд бол шинэ бүтээн байгуулалтын ажил маань асар олон саад бэрхшээлийг туулж байгаа. Олон бэрхшээлтэй, олон эсрэг үзэлтэд толгорч байгаа. Тэгэхээр иргэдэд ойлгуулахын тулд баруун бүсийн одоо зангилаа энэ төвдөр бид нар Бууцхан сумыг шинэ сумд юунд одоо хамруулахаар шийдвэрлсэн. Дээр нь Бууцхан сум маань Бөмбөр Бууцхан, Хүрээ Марал, Баян булаг гэсэн 4 сумын бүсийн төв сум.
Энэ сумыг бид нэр эхлээд одоо бүсийн том сум байдлаар нь бол хөгжүүлэх ёстой. Энэ олон талыг харж бид нар бууцгаан дээр энэ сонголтыг хийсэн. Орон нутагт үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар стандарт сайжирч, иргэд төрж өссөн сумандаа сайхан ажиллаж амьдрах нөхцөл бүрдснээр хот хотоогийн ялгаа арилж, аймаг хот руу шилжих их нүүдлийг саруулж чадсан сайн мэдээг хүргэж байна.